Ирландын хамгийн миний дуртай юм нь ийм сайхан ногоон байгууламжтай, цэвэр агаартай. Одоо мөнгө хураах боломжтой юу? Эсэх те. Хоёр ажлын тэр хийсэн ч гэсэндээ одоо цагийн хуваараа өөрсдөө зохицуулаад явхад бол манай ээж хүүхдүүд айгүй их магтдаг юм билээ. Би өөрөө энд ус тасдаг бадар болоод байна. Энийг л хэдүүлээ ингээд маш сайн ашигламаар байгаа. Одоо Sandy Bond гэдэг галт тэрэгний буудлын дээр галт тэргээ хүлээгээд байж байна. За тэгээ Ирландын одоо тааламжтай зүйл нь гэвэл хүмүүс хоорондын харилцаа байдаг. За тэрний үг гэнэ гэхээр маш ийм зөөлөн харилцаатай. Тэгээд хүнийг олонхээр ингээд ойлгосон шиг ойлгож чаддаг. Тэгээд тэрэндээ ингээд айгуу сайн тусалж чаддаг надад айгуу таалагддаг. Одоо жишээлбэл хүмүүстэй ингээ харилцахтаа болвол маш тийм одоо зөөлөн үг хэллэгийг ашигладаг. Дээрэс нь ямар нэгэн зүйл одоо өөрийнхөөрөө хийхийг хүсвэл тэр хүнээсээ эхлээд зөвшөөрөл авдаг ч юм уу те. Жишээлбэл ямар нэгэн зүйл ингээд авахыг хүсвэл эсвэл одоо өөр нэг хүний хувийн орон зайд нь байгаа юмыг одоо хөдлөх шаардлагатай ч болов гэдэг юм уу те. Тиймэрхүү байдал үүсэх юм бол за би ингэж болох уу тэгж болох уу гэд өөрөөс зөвшөөрөл авдаг. Тэгээд тэр нь ол надад илүү амар хүндэтгэлтэй санагддаг. Харилцаандаа хэрэглээ сурцсан хүмүүс болохоор одоо энэ хүн надад ингэж хэлж байна да. Ер нь иймэрхүү санаатай юм байна да гэд ингээд ойлголцдог болчдөг. За тэгээд анхлаа би Монголоос ирэхдээ бол яг одоо ингээ ойлголцдог шиг ойлголцож арай чаддгүй байсан. Тэгээд тэрийг бол ингээд явандаа угаасаа тэр чинь давтагдаад ирнэ шүү дээ. Ер нь нийтээрээ л нэг тиймэрхүү харилцаатай учраас одоо нэг иймэрхүү юм хэлвэл за энэ хүн ингэх гэж байгаа юм байна да гэж ингээд ойлголцдог болчдөг. Тэгэхээр тэр нь надад айгүй амар одоо янз бүрийн одоо муудалцаал гал асаагаал нэг нэгнээр муухай үг хэлээл тэгэхгүйгээр ингээд хамгийн зөв харилцаагаар маш сайхан хөнгөн харилцаад явцдаг нь бол үнэхээр гоё амар байдаг. Хүнд бол сайхан үгийг харамгүй хэлдэг. Манай ээж хүүхдүүд айгүй их магтдаг. Тэгээд заримдаа тэр нэг ээжийн магтаал шиг орж ирээд ах тохиолдлоос байдаг. Ингээд гудамжаар явж агаад харц тулгархад шууд ингээд инээчэл яваад өгдөг. Зүгээр л инээгээл явдаг те. Тэгээд тэр нь болохоор зүгээр ингээд өөрийгөө аюулгүй шүү гэдгээ харуулж байгаа. Дээрэс нь одоо ингээд байранд амьдрахтаа болохоор гадныж бай, монголч бай, ер нь янз янзын хүмүүстэй ингээд хамтдаа амьдардаг. Тэр байрыг хуваалцаад тэгэхээр тэнд ингээд амьдарч байгаа хүмүүсийн ер нь ихэнхийнхэн цагийн хуваар зөрчд юм да. Нөгөө ажлаас нь хамаарат тэгээд ингээд байж захтаа одоо хамт амьдарч байгаа хүмүүстэй галтгоондоо ч юм уу нийтийн тэр өрөөндөө ингээд таарлахдаа ингээл нэг инээгээл хай гээл ингээ өнгөрчдөг. Тэр нь бас яг одоо тухайн хүнч бай, би өрөөч бай ингээд аюулгүй шүү гэдэг ингээ илэрхийлээд тиймэрхүү харилцаанууд бас айгүй авууштай юм шиг санагддаг. Энэ алстаны хамгийн их өнцөг дуртай үзэмж тэр хошууны очиндоо чи одоо галт тэрэгнээсээ буух гэж байна. Бид нэг ийм карт ашигладаг Ирландд Bray гэдэг галт тэрэгний буудлын дээр ирж байна. Тэрэгчтэй хүмүүс агаад тэрэгчтэй хүмүүс ингээд энэ галт тэрэг рүү орохоор энэ замыг нь одоо галт тэрэгний буудлын дээр туслах ажилчид ингээ байж идэг. Тэрэгчтэй хүн буушуу гэдгээ урьдчилаад хэлчихсэн юм лээ. Тэгэхээр тэр энэ хүмүүс нь ингээд очоод налуу замыг ингээ тавьд өгчдөг. За ингээд энэ жижиг кофе шоп та. Ишээ автосараас хийж авдаг. Гэтэ автосаар хийх юм бол нэлээ уддаг ба бараг цаг гарах хаа. Тэний галт тэрэг хамаагүй амар байдаг. Зэ ингээд далаа дээр ирсэн байна да. Өнөөдөр жоох өвөлтэй байгаа учраас далаа ус тэнгэр хоёр нэг их ялгдахааргүй л байна да. Одоо тэр том өндөр уулын оргил байгааз энэ дээр ийм
загалмай байдаг. Тэгээд тэрнэр чадвал өнөөдөр гарна. Эндээс гараа харахаар аим гоё харагддаг. Яг алган дээр тавьсан юм шиг харагддаг байгаа. Орох гэдсэн болохоор айгаад тийш гараагүй. Тэгтээ дээрээс бол ингэж харагддаг. За ер нь энэгээр байгаа энэ байшингууд бол ер нь ихэнх нь үйлчлэгээний газрууд байгаа. Тэгээд зарим нь бол зочд буудал, тэгээд хоногоор ингээд түрээслэх боломжтой байрууд байж идэг. Эндээ ингээд ягууны замтай, давхар дугууны замтай. За ийшээ гарч үзцгээе. За энд нохоо мууртай хүмүүс маш их тэдрийг салхилуулаад ингээ явж байна да. Би бол өөрөө нохоо муурны харшилтай. Тийм учраас хизэж авахгүй байх л гэж боддоо шүү дээ. За ингээд далайн эргүүдээр сайхан хүмүүс амраа суугаад байж байна. Далайн ус нэлээд багассан байгаа шүү. Одоо яг тэр цайж байгаа хэсгээр л уг нь татдаг байсан. Тийм жил ирэх тусам л багасаал байгаа. Энэ хүн бүр тухалцсан сандлаа авч ирээл далайн эрэг дээр ингээд суугаад байж шүү. Ирландын хамгийн миний дуртай юм нь ийм гоё тайван амгалан. Тэгээд ийм бүх юм нь цэвэрхэн болохоор зүгээр ингээд чулуун дээр хөвтөд байж байгаа. Хинч намайг бос гэж хэлэхгүй, хинч миний эрэхт оролцохгүй. Ингээд сайхан өөрийнхөө тааваараа ингээд тайван байж байгаа нь л үнэхээр сайхан байдаг. Тэгээд дээрэс нь энэ сайхан ногоон байгууламжууд, ногоон байгаль бол нэр үнэхээр гоё. Маш тайван. Тэг манай Ирландын газар нутг нь нэлээд жижиг шүү дээ. Манай Монголоор бодлол нэг аймгийн л хэмжээтэй байгаа. Тэгэхээр тэр аймгийн хэмжээтэй улсад бүр ингээд машинаар бүтэн тойроход үзэх газар бол маш их байдаг. Ийм сайхан далайн эргүүд бол зөндөө байж байгаа. Далайн эргийн ус учраас хаан ч очоо сайхан ингээд тайван амарсан бол тэгэхээр сайхан байдгаа. Йоо би унтах нэ нойр хүрчлээ бүр. Ер нь Ирландын ихэнх энэ далайн эргүүд болон одоо ингээд явган алхах замыг бол маш сайхан засцсан байдаг. Тэгээд ногоон байгууламжийн хаажуугаар ингээд цэмдлээд алхахад айгүй тухтай болгоод засцсан байдаг. Ийм сайхан ногоон байгууламжтай, цэвэр агаартай. Ер нь жилийн дөрөв улиралдаа л ийм ногооноор байж байдаг. Тэгэхээр жилийн дөрөв улиралдаа бол маш сайхан цэвэр агаартай байдгаас гадна түүнээс гадна одоо хүний эрхийг яг жинхэнэ утгаар нь ингээд хүндэлсэн хөшөө үний халамж тэгээд одоо энд төрхийн болвол нөгөө төрөлтийн тэтгэмж гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд нь бол нэлээд сайн. Тэгээд нийгмийн халамжийн тогтолцоо нь энд ээлтэй байдаг юм шиг санагддаг. Жишээлбэл манай нэлээд найз Ирландд ингээд төрөөд тэгээд энэ төрх бол айгүй гоё юм байна гэж тэгдэжсэн. Энд нөгөө хүүхдийн сургууль цэцэрлэг өнгөө усынх нь тийм болохоор одоо визтэй ч бай, визгүйч бай хүүхдүүд бол яг энд ирээд шууд сургуульд ороход бол боломжтой байдаг. Одоо энэ та нарын харж байгаа энэ зам бооз энэ замыг хүртэл ингээд одоо ийм юм дотор явж байгаа байхгүй юу? Ингээл засаад өгцөн. Энэ мэдчлээ ингээд яг хүн рүүгээ чиглэсэн үйлчлэгээнүүд ч гэх юм уу тийм зүйлс нь бол үнэхээр амьдрахад айгүй тухтай. За тэгээд өмнө нь би бас дурдчихсан одоо ковидын үеэр ингээд бүх юм хаалттай байхад хэнийг ч ардаа үлдээхгүй гэдэг урайгаар ямар ч хүмүүсийг ингэж орхихгүйгээр бүх ингээд тогтолцоогоор нь авч үздэг нь бол үнэхээр гайхалтай санагддаг. Одоо ковидын үеэр ч гэсэн нөгөө эмнэлгийн ажилтнууд шүү дээ. Тэд нэр ингээд ажиллаа хийж явах хэвээр тэд нар ажиллахад одоо хүүхдүүдийг нь харах одоо цөөхөн тооны хүмүүсийг бас ингэж ажиллагаанд оруулж бүх асуудлыг ингэж шийдчихсэн. Тэгээд хүмүүс бол ингээд амралтын өдрөөрөө гэр бүлтэйгээ маш их цагийг хамт өнгөрүүлдэг. Энэ нь бол үнэхээр авууштай соёл байж идэг. За дээрэс нь одоо хүмүүсийн ажил амралтын балансыг барихад нэлээд амар үт юм шиг санагддаг. Одоо жишээлбэл ажлын цаг бол ажлын цаг, амралтын цаг бол амралтын цаг гэдэг зүйлийг бол энд өстой жинхэнэ утгаар нь ингээд мэдрэх боломжтой байдаг. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар танаа ажлынхан чинь ч юм уу таны амралтын үеэр тантай ингээд холбогдох юм бол та хариулт өгөхгүй байсан ч болно гэдэг тийм юутай хуулиараа бол тийм юм байлаа.
Тийм болохоор энд ингээд ерөөсөө бүх үед ажил бодох биш. Энэ сайхан далайн эргээрээ ингээ аялаад амраад гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөд ингээд сайхан өөрсдөө эрүүл байлгаад жинхэнэ нэг амьдарч байгаа гэдгээ мэдэрнэ гэдэг шиг те. Амар танил өнөртэй гэсэн чинь энд ингээд хардаа мод түлж исэн ба штт. Эндхийн хаусууд нь бас ингэж мод түлдэг. Одоо энэс ингэ утаа гарч. За Teddy's ice cream энэ бол нэлээд алдартай, нэлээд гоё ийм зарим зардаг газар байдаг. За энд ирж байгаа бүх оюутнууд ингээд цагийн ажил хийдэг. За тэгээд тухайн ажлын газрын менежерүүд бол баг хэдэн мянга хэдэн сая оюутнуудтай ингээд харьцсаар агаад айгүй тийм туршлагатай болчдөг. Одоо хүмүүсийн гаднаас нь хараад одоо энэ ажил тохирох уугүй юу, ерөнхийн нөгөө суурийг нь ол мэдчихэн. Тэгэл жоохон ярилцаж үзээл. За тэгээд тухайн ажилд тохирох хүнийгээ олвол айгүй хурдан ингээд сонгоод авчдсан мөлий. Жишээлбэл манай нэг 19 настай оюутан Ирландд ирээд за нэг 2-3 сарын дараа тэр буудлынхаа ажилд ороод 5 сар ажиллаад тэгээд супервайзер буюу ингээ ахлах ажилтан болж дэвссэн бэлээ. Одоо тэр хүүхдээс илүү урт хугацаанд ажилласан хүмүүс бол тэнд зөндөө байгаа шүү дээ. Тэгтэл тэр олон хүнтэй ингээд харилцаж үзсэн менежерүүд тэр 19 настай эрэгтэй хүүхдийг яг үнэхээр тийм богино хугацаанд ингээ олж хараад тэгээ ингээд төвшүүлээд итгэл хүлээлгээд ингээ явж байгаа нь бол шударгаар ингээ хүний хөдөлмөрийг үнэлдэгэ гэдгийг бол маш тод харуулж байгаа. За тийм болохоор энэ боломжийг ашиглаад одоо үнэхээр сайн шүү гэдгээ бол ажил олгохтой тултал нь харуулад тэгээд явах юм бол ажлын виз авах бол өндөр боломжтой байдаг. Тэгээ манайхан ажлын виз авахын тулд тухайн ажилд ороод тэгээд за нэг ихний 3-4 сар ч юм уу өөрийгөө үнэхээр сайн шүү гэдгийг ингээ харуулчихна. За тэгээд тэрнийхээ дараа одоо би ийм төлөвлөгөөтэй байгаа. Ирландд бол ингээд удаа гэр бүлээрээ байна ч гэдэг юм уу те. Өөрийнхөө энэ төлөвлөгөөг ингээд хэлээд тэгээд надаа ажлын виз өгөх боломжтой юу гэд асуух юм бол боломжтой үгүй бол үгүй гэд бүр анханасаа ингээд тохирчвол айгу зүгээр байдаг. Тэгээд ер нь нэг ажлын байранда за нэг жил гаруй ажиллахад нэлээд гайгүй өөрийгөө харуулж штэ. Тэгээд ингээ ажлын виз авахуд бол маш өндөр боломжтой байдаг. Тийшээс гоё харагдчих шүү. Олох хүртлээ жоохон ингээд эвгүй хэцүү байж магадгүй. Гэтэл яг ингээд өчөө осны дараа бол үнэхээр ажиллахад урамтай байдаг. Яагаад гэвэл та хийж чадчихвэл авдгаа авна, хүртдгээ хүртнэ гэдэг тийм шудраг зарчмаар ингээ явдаг болохоор тэр нь илүү гоё байдаг. За одоо энэ хамгийн цаан бүүдэж харагдж байгаа бол Ховт далайн эрэг. За ингээл наашаага энэ тэнд том усан онгоц явж гин. Тэгээ наашаага ингээд далайн эргүүд өөр нэртэй ингээл үргэлжлэл явна да. Еврей эрэг болохоор 1.6 км үргэлжилдэг ингээд юм лээ. За энд түрүү алхаж исэн газар ингээ харагдчих байна. Ажил олгочтой ч юм уу эсвэл менежертэй би тэдх өдрийн тэдээс татан цагийн хооронд ингээд ажиллах боломжтой. Тэгээ миний хуваарийг ингээд зохицуулаад өгч болох уу гэд асуух юм бол одоо тэр хүмүүс чинь аль хэдийнэ таныг яг ямар сайн ажилтан бэ гэдгийг ингээд мэдсэн байх юм бол ямар нэг асуудал бол байдаггүй. Тэгэхээр ингээд хоёр ажлын тэр хийсэн ч гэсэндээ одоо цагийн хуваараа өөрсдөө ингээд зохицуулаад явхад бол нэлээд өндөр боломжтой байдаг. За тэгээд энэ ганц би ээжүүдийн эрхийг нэлээд өндөр авч үздэг юм лээ. Янз бүрийн гэр бүлийн хүчирхийлэл байх юм бол шууд ингээ хамгаалтанд аваад тэгээд энд амьдрах эрх өгдөг ч юм уу. Тиймэрхүү юм бас байдаг гэж сонсч байсан. Гэхдээ Ирланд нь Европын улс учраас энд байгаа хүмүүсийн дийлэнх нь Европоор аялдаг. За тэгээд онгоцны билет хүртэл нэг талдаа 16 евроноос эхэлдэг учраас та хэдий ч нэ аяллаа эртнээс төлөвлөж чадна. Төдийч нэгээр бага зардлаар аялах боломжтой байдаг. За тэгэхээр ерөөсөө Европоор хамгийн их хэмжээгээр аялдаг нь бол маш том давуу тал болдог.
Европ руу аялах аялын виз нэлээд өндөр хувьтай байдаг. Тийм учраас хэрвээ та Ирландаас өөр тийшээ сурыг аялъя гэж бодож байгаа бол Европын холбооны нэлээд хэдэн улсын визтэй болох юм бол одоо шалгуур өндөртэй улсууд болох Америк, Австрали, Канада улсууд руу виз мэдүүлэхэд виз авах магадлал нь нэлээд өндөрсөж гарч ирдэг байгаа. За тэгээд миний ажигласнаар бол Ирландын одоо үр өгөөж те одоо давуу талууд нь бол арай илүү урт хугацаанд гарч ирдэг юм шиг санагддаг. Яа тэгэхээр одоо дөнгөж Ирландд ирэхэд одоо бүх орны оюутнууд тэр бичиг баримт авахаас эхлүүлээд эхний 2-3 сар бол жоохон хэцүү байдаг. Тэрийг ингээд аваад нэг ажилтаа болоод тэгээд за нэг тийм байна да гэсэн ерөнхий ханаа ингээд босроод авах юм бол энд ингээд сая миний дурдсан нэлээ олон боломжуудыг бол өөртөө үүсгэх бол боломжтой. За тэгээд энэ боломжууд нь за нэг жил гаруй ч юм уу амьдрсны дараанаас бүр илүү ингээд тод мэдрэгддэг юм шиг надад санагддаг. За тэгээд жишээлбэл дээд сургуулиуд болохоор Ирланд Европын холбооны хүн, Ирланд хүн тэгээд бусад виз шаардлагатай орны хүн төлдөг төлбөр гээд төлбөрүүд нь ингээд ялгаатай байдаг. Тэгээд энд 3 билүү 5 жил үлээ Ирландын дунд сургууль сураад төгссөн хүүхдүүд төгсөөд их сургууль сурахдаа Ирланд хүний төлдөг төлбөртэй адилхан төлбөрийг төлдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг жилийн за 3-4 мянган евро төлөөл одоо маш чанартай боловсролыг ол эзэмших боломжтой гэсэн үг. Тэгээд тэр сургуулиуд нь бол эндээ одоо 2-3-т ордог сургуулиудыг ч гэсэн тийм бага төлбөрөөр ингээд сураад төгсөх өндөр боломжтой болж байна. За тэгээд тэр нэр хүндтэй сургуулиудыг ингээд төгснөөр олвол дадлага одоо янз бүрийн том компаниудад хийхэд бол маш өндөр боломжтой. За жишээлбэл манай нэг таньдаг ах эгч 2 за ирээд нэг 20 гаруй жил болж байгаа гэсэн. За тэгээд хүүхдээ болохоор за нэг 4 настай байхад нь Ирландд авч ирээд тэгээд сая хэдэн жилийн өмнө хүүхэд нь сургуулаа төгсөөд тэгээд дадлага Microsoft-д хийгээд за тэгээд Microsoft-д 2 жилийн дадлага хийгээд төгсөөд гараад ирэхэд 2 жилийн ажлын туршлагатай гэсэн тийм өндөр боломжтой болсон гэсэн. Тэгээд аль хэдийн 2 жилийн ажлын туршлагатай юм чинь дараагийн ажлуудад ингээ ороход бол маш нээлттэй байна гэд ярьж байгаа. Яагаад гэвэл энэ технологийн том компаниуд бол хангалттай байж гин. Дээрэс нь эрүүл мэндийн хэрэгслийн компаниуд гэх мэтчлэн нэлээ олон одоо шилдэг компаниуд бол энд байж гин. Зах зээл өнөртэй байна, цалин сайтай байна. Энийг л хэдүүлээ ингээд маш сайн ашигламаар байгаа. Тэгэхээр битээ шантраараа гэж хэлээ. Энд ингээд эхний тэр жил гармын хугацаанд нөгөө дасах гээд байрнаас олж тэгэл цаг агаараас олж тэгээ мөнгө хураахгүй юм ч гэдэг юм уу. Тэгээ тиймэрхүү шалтгаануудаас болоод нэлээд хүмүүс ингээд шантардаг байж магадгүй. Ирланд руу ирэх гэж байгаа хүмүүсийн хамгийн их сонирхдаг зүйл нь одоо мөнгө хураах боломжтой юу эсэх те. Тэгээд энд жишээлбэл би шууд ингээд та мөнгө хурааж чадахгүй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би таныг танихгүй, юу хийж чаддгийг мэдэхгүй, ямар бэкграундтай, ямар сэтгэл зүйтэй гэдгийг огт мэдэхгүй учраас шууд та мөнгө хурааж чадахгүй гэж бол би хэлж чадахгүй. Харин юу хэлж чадах вэ гэхээр оюутнууд 7 хоногийн 20 цаг амралтаараа 40 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд тэнд нь ямар нэгэн цагийн хязгаарлалт огт байдаггүй. Тэгэхээр та өөрийнхөө л одоо цаг зав огцуулж чадах юм бол ер нь 2-3 ажил ингээд хийгээд явах боломжтой байдаг. Нэг цагийн үнэлгээ 13 евро 50 цент байгаа. Яг одоогийн байдлаар. Тэгэхээр та өөрөө л яг 7 хоногт хэдэн цаг ажиллаж чадах уу? Тэрнээс хамаарат таны мөнгө хураахгүй гэдэг нь бол тодорхой болох юм байна. Тэгээд ер нь нэг ханана гэх юм бол 7 хоногт 20 цаг ажиллах юм бол яг ингээ амжиргаагаа дагаа таардаг. Тэгэхээр тэрнээс илүү ажиллах юм бол мөнгө хураах боломжтой гэсэн үг. Хэрвээ та Ирланд руу ирье гэд шийдэх юм бол манай Илай сургуулийн Монгол дахь төлөөлөгч нар Монголд ажиллаж байгаа. За тэгээд 100 жилийн төлбөргүйгээр та нарын визний материал дээр тусалж байгаа шүү. Тэгэхээр манайхан энэ боломжийг ингээ ашиглаад аваарай. Виз гаралтын хувь нэлээд өндөр байдаг. 98-аас дээш хувьтай. Тэгээд би 7 хоног болгоно л шинэ оюутнуудаа хүлээж аваад ингээ уулзаад зөвлөгөө өгж байгаа.
Ирландын хэцүү зүйлсүүдийн талаар би өөр нэг бичлэг дээр ол нэлээд дэлгэрэнгүй ингээд дурдаад өгсөн байгаа. Тэгэхээр тэр бичлэгийг би эндээ ингээд оруулчих та нар үзээрэй. Тэгээд бэрхшээлийн цаана бэлэг гихчээр ямар ч боломж байхгүй байсан бол энд тийм олон монголчууд ингэж үлдэхээргүй байсан. Монголчууд ч гэлтгөө гадны орны хүмүүс энд зөндөө олон маш ихээр амьдардаг. Тэгэхээр ямар ч боломжгүй байсан бол энд хүмүүс ол тогтохооргүй байх байсан. Энэ ардаа сая хүмүүс беби шавар хийгээд цэнхэр шар нисгчлээ. Эрэгтэй хөлт байсан юм шиг байна. За тэгээд Ирландд байр асуудал гэвэл бол асуудал. Яагаад гэхээр одоо үйл хөдлөлийн агентлагууд таныг хэн гэдгийг мэдэхгүй, ямар ажил хийдгийг мэдэхгүй тий. Үнэхээр тэр байрныхаа түрээсийг хугацаанд төлж чадах уугүй юу гэдгийг огт мэдэхгүй учраас одоо хүмүүсээс маш олон бичиг баримтуудыг бол шаарддаг. За миний өмнөх бичлэгүүд дээр бас нэлээд дэлгэрэнгүй ингээд энэ талаар дурдгдсан байгаа. Тэр бичлэгийг бас үзээрэй. За жишээлбэл одоо ажлын газрын тодорхойлолт, сүүлийн 3 сарын цалингаа авсан хуулга, тэгэл өмнөх байрны эзний тодорхойлох захиач гэдэг юм уу, нэлээд олон бичиг баримтуудыг ингээд шаарддаг. За тэгээд тэр болгоныг ингээд харьцуулж үзэж байгаад за үнэхээр энэ хүн л ингээ баталгаатай юм шиг байна да гэсэн нэг л хүндээ тэр байрыг ингээ түрээслүүлдэг ба. Тэгэхээр 100 хүн нэг байран дээр ингээ өөрсөлдөж байна гэсэн үг болдог. За тэгэхээр энэ дээр бол ингээ яалтчгүй танил талын одоо давуу тал гэх юм уу тэр бол нэлээд гарч ирдэг. Жишээлбэл үнэхээр ингээд өөрийнхөө нэр дээр байр түрээслэмээр байна гэсэн оюутнуудаа бол би байраа өөрийнхөө нэр дээр авахт нь бол тусалдаг. Жишээлбэл өнгөрсөн 7 хоногт 8 дахь хүнийхээ нэр дээр яг ингээд байраа түрээслэхэд нь бол тусалсан байгаа. За тэгээд тэр хүн болвол Монголоос 2 хүүхдээ аваад ирсэн нөхөртөөгөө ингээд дөрүүлээ гэр бүлээрээ амьдардаг. За тэгээд гэр бүлээрээ амьдардаг учраас заашгүй ингээд өөрсдийнхөө нэр дээр байртай байхгүй бол болохгүй байна гэд тэгэхээр нь бусалж өгсөн байгаа. За дээрэс нь 2-3 жилийн өмнө ирсэн манай оюутнууд ч үгүй юм уу энд ирээд уучраа олоод өөрийнхөө нэр дээр байр түрээсэлж авчаад одоо манад тэдэн хүү хэрэгтэй байгаа гэдгээ надад хэлдэг. За тэгээд би тэрэнд нь Монголоос ирж байгаа оюутнууд маань ингээд хугацаанд таарах юм бол холбоод өгөх тийм боломж бас байдаг. Энд бол холбоо харилцаа нэлээд чухал байдаг. Та хэдий хэмжээний их хүн таньж тэр хэмжээгээрээ таны ажил бүтэх одоо хугацаа хурдан байдаг гэсэн үг. Яагаад гэвэл нэг хүнд хэлээд орхилоо гэхэд тэр хүн чинь яг бүтэхгүй нь мэддэхгүй шүү дээ. Тийм болохоор аль болох олон хүнд ингээд хэлэх юм бол одоо боломжууд нь өндөрсөд ирнэ гэсэн үг. За тэгээд энэ бүх боломжуудыг ингээд эдлэхэд хамгийн эхлэлийн цэг нь бол хэл үүдэн шүү манайхаа. Тэгэхээр би зөндөө л хэлдэг те. Хэрвээ миний өмнө нь янз бүрийн бичлэгүүдийг ингээ үзчихсэн бол Монгол ахтай хэлээ сайжруулад ирээрээ гэд. За яриа нь биш юмаа гэхэд ядаж сонсгол дүрм хоёроо сайжруулад ирвэл танд ингээд арай илүү хурдан хугацаанд ажил олох боломж нь өндөрсөн. За тэгээд дээрэс нь одоо ямар ч хүн шинэ газар нутагт ингээ очихороо тэрэндээ тасан зохицох гэж тэр 3-4 сарыг ингээд зарцуулж байгаа. Та эхэлтэл ах юм бол таны ангид ингээд хамт сууж байгаа гадаад найз нөхд чинь эсвэл ангийн багш чинь ч юм уу тийм хүмүүс хүртэл ингээд танд туслахад бэлэн байж идэг. За тэр тусламж нь юу вэ гэхээр ингээд менежерүүдтэй нэг холбоод өгөх боломжтой байдаг. Менежерүүдтэй ингээд холбоод өгөхөөр тэр менежертэй та өөрөө ингээд өөрийгөө илэрхийлж ярилцах хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр тэр үед л жинхэнэ таны хэл энэ төр ингээ хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр Ирланд руу ирэх гэж шийдсэн болвол заавал хэлээ. Сонсгол дүрм хоёроо автаад ирээрээ сайжруулад ирээрээ л гэж захий да. Тэгээд энд нөгөө маникюр, сормуусын ажил ч юм уу, гоо сайхны барай гэх мэтлэн тиймэрхүү ажлуудад бол Монгол охтууд нэлээд их ажилладаг. Тэр тиймэрхүү зүйлсийн сургалтуудад бол суугаад ирж болно. За өсчний сургалт Монголд өс застдаг л байгаагүй болвол ер нь өсчинд худлаа юм лээ. Би өөрөө энд өс застдаг бадар болоо. Тэгээ Монголд 1 сар өсчний сургалтанд суугаад ирсэн хамгийн анх. Тэгээд энд ирээд нэг 4-5 хүний толгоор тоглол за энэ миний юм биш юм байна гэдгийг ингээ ойлгосон байт юм аа. За тэгэхээр өсчний туршлагатай л биш бол ер нь жоохон хүнд юм байлаа.
За би одоо галт тэргээ хүлээж агаад буцаад хотын төв рүү явна. Нэг өдрийн аялалтай минь хамт байж Ирландын сонин сайхныг хуваалцсан та нартай баярлалаа. За тэгээ манайхан subscribe дараад хэрэгтэй хүмүүст нь энэ бичлэгийг түгээгээрэй. Асуух зүйлс байвал комментаар ингээ үлдээж болно. За ингээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцгаая.